ягуу зам мөрийн зах зээлсэн ихтэй баярлж яддаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зайран оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягийн хэрэгсэн тийм уулын дээр систем модыг бас хийхдээ бас яг аягийн хэрэгсэн газраас модыг авч Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн одоо үйл ажиллагаанаар бид хүрэлцэн ирсэн байна. Учир нь юу гэвэл одоо ир зарим маань Монгол бөөгийн нэгдсэн эвлэлд хамаарагдаж явдаг юм байна л да. Тэгээд өнөөдөр энд бол Монгол улсынхаа төлөө энэ эх орон газар шорооныхоо төлөө алтан амиа хайрлалгүй одоо баатарлагаар тэмцэж байсан тэр баатарлаг өвөг дээдсийнхаа тэмцэж байсан атга шороо тэр чулууг одоо сүнсэглэн авчрах үйл ажиллагаа энд болж байгаа. Тэгэхээр энэхүү атга шороог Монгол орны өнцөг болон бүрээс авчирсан байгаа. Наран ургах зүгээс эхлээд наран жаргах зүг хүртэл Монгол орныхоо одоо өнцөг болон бүрээс сүнсгэлсэн атга шороонуудыг авчирч Улаанбаатар хотынхоо энэ туулын хөвөө богд уулынхаа ингэрт залах ёслолын үйл ажиллагаа болж байгаа юм байна. Тэгэхээр энийг яг юу гэж тайлбарлаж байгаа гэхээр одоо юу гэдгийг Японоос, Унграас гэх мэтчлэн харийн орнуудаас хүртэл Монгол баатрууд одоо амь насаа хайрлалгүй цусаа урсган тэмцэж байсан энэ бүх газар шорооноос энэхүү одоо шороонуудыг сүнсэглэн авчирч байгаа. Одоо үзэгч та бүхэн надтай хамтдаа яваад ямар газраас одоо шороонуудыг сүнсэглэн авчирсныг одоо үзэгч та бүхэндээ бас танилцуулъя гэж бодож байна. Монгол улсын өмнө хязгаар хамгийн өмнө цэг орог гашууны бор толгой хилийн 625 дугаар багнаас хүндэтгэн залваа гэж сая энчээ галт шонхор гэд залуу бөөгийн бас эвлэлээс энэхүү шороонуудыг сүнсэглэн одоо шүшиглэн авчирч одоо сая хуур татаж байсныг үзэгч та бүхэн бас харсан болов уу гэж бодож байна. За харин энд бол Монгол улс Хөвсгөл аймаг Эренчин Хүмб ханх Цагаан нуур, Улаан уул, Баян зүрх, Ар булаг, Хордол сардгийн нуруунаас хүндэтгэн залсан шороог яг энд байрлуулсан байна. Тэгэхээр Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс бас тайлбар өгөхдөө нутаг усандаа очиж чадахгүй байгаа, заларч одоо очиж мөргөж сүсгэлж чадахгүй байгаа хүмүүс маань яг энэ газар ирээд яг нутгаасаа сүсгэлэн авчирч бөөлөөд бүр гуйж агаад аргадж агаад авчирсан энэхүү газар одоо энэ шороон дээрээ ирээд нутаг усандаа очсон юм шиг тийм сайхан мэдрэмж төрнө гэж тайлбарлаж байгаа. Харин энд бол Монгол улс Говь Алтай аймаг цогт алтай цээл сум ээж хайрхнаас хүндэтгэн залсан ийм шороог одоо энэ сүнсгэлэн авчирсан байна. За мөн одоо бидний баруун зүг зүүн зүгт бас сүнсэглэн одоо хүндэтгэн авчирсан шороонуудыг залах ёслолын үйл ажиллагаа болж байгаа. Үзэгч та бүхэн яг одоо харж байгаа бол Монгол бөөгийн нэгдсэн эвлэлд одоо хамаарагдаж явдаг бүх зайран удагнууд хуураа татаж одоо хүндэтгэл үзүүлж байгаа. Харин яг одоо энэ та бүхний харж байгаа шлийг бидний ард бас нэгэн зайран бөөлгөө хийхээр одоо зэхиж байгааг харж байна. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаас үзэгч та бүхэн сонирхолтой санагдаж байгаа болов уу гэж бодож байна. Магадгүй бас энэхүү үйл ажиллагааг мдээгүй нутаг усандаа ойртоо очиж бас амар мэндийн мэдэж амжаагүй газар шороондоо сүсгэлж залбираагүй хүмүүс байх юм бол богд уулын ингэрт за хатан дуулынхаа хөвөн дээр нутаг усандаа очсон юм шиг тийм сайхан мэдрэмжийг авч чадах нэ. Өнөөдрийн дугаараар одоо маш олон бас бөө нүд одоо өнөөдөр энд бөөлгөө хийн гэсэн жишээлх юм бол Оросын албаны улсаас ирсэн бурайд бөө за Монгол орны одоо Хөвсгөл уус одоо хаануудын өнцөг булан бүрээс ирсэн удган зайрангууд өнөөдөр ичээ бөөлгөө хийж үзүүлнэ. За бас нэг сонирхолтой зүйл нь өмнө нь цагааны тэнгэр буулгаж байсан хоёр одоо удган өнөөдөр харын тэнгэрээ буулгах тийм шинэ бас үйл ажиллагаа болох юм байлээ. Ингээд үзэгч та бүхнийг өнөөдрийн хүний мөр нэвтрүүлэгтэй хамтдаа байж олон сонирхолтой зүйлсийг хүлээн аван үзнэ гэдэгт итгэлтэй байна. бүгдээ байцаалтаа үзүүлсэн.
Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж одоо байдаг. Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан гэж хүн одоо өнөөдрийн үйл ажиллагааг удган зайрангуудтайгаа хамтран хийж байгаа. Тэгэхээр энэхүү одоо шороог сүнсэглэн авчирж байгаа ямар зорилготой, ямар үйл ажиллагаа юм, ямар одоо ач холбогдолтой юм гэдгийг өөрөөсөө тодруулж гисаа. За сайн байна уу та? За ямар ч гэсэн өнөөдөр сонсон зорьсноо биелүүлж Монгол орныхаа өнцөг булан бүрээсэн шороог сүнсэглэн авчирсан та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Яг үүний цаад ач холбогдол нь яг юу юм бэ? Яагаад энийг санаачлах болсон юм бэ? Тэгэхээр ер нь монголчуудын гол шүтлэг бол мөнгө тэнгэрийн шүтлэг байсан. Монголчууд мөнгө тэнгэрийг шүтж явах тэр үедээ бол агуулх гайхамшиг бүтээжсэн. Тэгээ тэр гайхамшигыг бүтээх ёстой түүхэн үүргийг хүлээсэн улсууд бол манай өнөөдрийн тэнгэрийн улаач нарын удган зайрангууд. Тийм учраас Монголын бөөнөр өөрсдийнхөө үйл ажиллагаанд ер нь шинжилэлт өөрчлөлт оруулъя. Яагаад тэгэхээр өнөөдөр бид бас өөрөөсөө ирдэг сөсгтэн олноор үйл ажиллагаа явуулж исэн өнгөрсөн хугацааныхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд бид одоо энэ цаг үе маань шаардлагатай маань одоо өөр болсон байна. Тийм учраас бид нэгдэж хамтарч ажиллах шаардлагатай болжээ гэж ингэж үзсэн. Тэгэхээр Монголын өнөөдөр 1990 онд Монгол одоо чуудын 1% мөнгө тэнгэрийг шүтдэг гэж одоо статистик тоо үзүүлдэг. Энэ бол одоо биднээс хамгийн одоо хуралтын хамгийн дооцог. Биднээс мөнгө тэнгэрийг шүтэх асуудал бол хөөгдөөс Монгол удам улмаас дамжиж ирсэн энэ түүхэн одоо үйл явц. Энийг л бид эргээгээс одоо бас шүтэж энийг ирэх юм бол бид бас их олон зүйл төр өөрчлөлт гаргаж чадна. Тэгээд Монголын бөөгийн нэгдсэн эвлийн одоо манай гишүүд бол нэгдээд одоо нийтдээ бөөгийн 70 орчим байгууллага 1000 орчим бөөнөр энэ үйл ажиллагаанд нэгдэж орсон. За сүсгтэн олныг нийтэх юм бол энэ одоо 20 гаруй мянган хүн хамарч байна. Ер нь монголчуудын хувьд төрийн хэмжээнд энийг шүтэж ирснээр онцлогтой. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улсад бөө байдаг боловч Монгол одоо бөөнөр шиг төрийн хэмжээнд одоо энэ шүтлгээ дээдлж явсан тийм үндэстэн байдгүй. Жохом тэр үедээ л монголчууд агуу хүчийг олж дэлхийн хуурай газрыг баг бүгд нийлсэн тийм төр улсыг байгуулж ирсэн юм түүхтэй. Тэгээ энэ түүхэн уламжлалаа бид сэргээх үүднээс Монгол уламжлалаа сэргээх үүднээс Монголын бөөнөр нэгдэн нийлж энэ их агуу хөөсрөгөө орж байна. Бид одоо төрийн хэмжээнд ажиллаж чаддаг. Төрийн хэмжээнд энэ бөө шүтлэгээ одоо гаргаж ирэх асуудал бол толгомцсон асуудал гэж үзэж байна. Монголын бөөнөр нэгдснээр бид энэ Монгол энэ даяарчлын зүйл Монголоор наад үзэх. Энэ өвгдөө эцгийн одоо бидэнд авчирсан энэ онгон байгалаа эргээд яг тэр хэвэн байрах асуудал чухал. Дэлхийн олон бөөгийг одоо судлаад үзэхэд энэ өөрийнхөө онгон байгалаа гээснээс агуу их мөн чанараа гээдэг. Тийм учраас одоо хүч чадлантай байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд Монгол бөө гэдэг нь онгон сайхан байгалаараа хөлгөлж ийж одоо өөрийнхөө тэр онготтойгоо мөн хөх тэнгэртэйгээ холбогддог юм одоо. За хүний мөр нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаараар үзэгч та бүхэндээ өргөжлөн хүрж байгаа. Яг одоо үзэгч та бүхнийг Дархуул аймгийн Самгалтай бөөгийн холбооны тэргүү Наран цэцэг гэх эмэгтэйтэй уулзуулж танилцуулах гэж байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд гисэн энэ өдрийн мэндийг бас айлтгая. Тэгэхээр өнөөдөр одоо яг энэ хүү үйл ажиллагаан дээр таны хувьд болон танаа одоо бөөгийн холбооны хувьд маш их хүндэтгэлтэй үйл ажиллагаа болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгэхээр та одоо халах гол руу өөрийнхөө шавнартаа явж сүнсгэлсэн шороог одоо энэ авчирлаа. Тэгэхээр тэрхүү одоо талаараа ярьж байна. За би одоо энэ өдрийн бэлэг сайн өдрийг бас сонгож байгаа. Манай Дархуул аймагт Самгалдаа төв гэдэг
төв маань Монголын нэгдсэн бүгийн хөвлийн бас тэргүүнүүдтэй халах голын дайчдын алдрыг бодржуулсан сүнсгэлсэн шороог авчрах үүргийг гүйцэтгэж авсан. Ингээд халах голын 75 жилийн ойн үгээр явж 1411 дугаар багнаас сүнсгэлсэн 408 зохистоос нь хайрхан лусаас нь гуйж тэрхүү одоо хүндтэй сүнсгэлсэн шороог бид нар даалгавар болгож мөнх тэнгэрийн даалгавраар өнөө энэ өдрийн хан богд хайрхан хатан дуулын хөвгнийхаа дэргэд бид нар байрлуулж маш сайхан үйл ажиллагааг хийлээ гэж бодож байна. Ингээд бас үнэхээр энэ сүнсгэлсэн шороо маань энэ хойч ирээдүй настан өнөө энэ дайчдын ахмад тусам төрөл өнөө энэ нартын бүх балчир халах гол руу явж чаддаггүй улсууд маань энэ нутагтаа хурж энэ богд тарихныхаа үлмийдээ энэ халах голын сүнсгэлсэн шороондоо бас мөргөл үлдэж үүндээ бас залбирлуулж өргөл эднийхээ дээжийг өргөж өсөө гэж бодож бид нар бас энэ сайхан ариун сайхан сүнсгэлсэн шороог авчирсандаа бас маш их баяртай байна. Тийм амархан ажил бас биш байсан. Халах гол маань тухайн үед энэ дайн байлдаан их үүсэр нь халах голоосаа үүсэлтэй шүү дээ. Халах голд орнод хинтээ энэний үүсэл юунаас маш олон тийм үхэл амьд одоо сэрүүн бүх юмнууд байсан. Түүний учраас сүнсгэлсэн шороог авахд маш бэрхшээлтэй байсан. Түүнийг авч яваа тэгээд аргагүй ирэхэд бид нар бас хоёрлох шаардлага гарсан. Энд бол 3 жилийн өмнөх байгаа 3 хүний амь эрсдэх асуудал байсан. Одоогоор яг тэр улсуудын нэр алдрыг хилээд яг тодорхой хэмжээний онгон шүтээ сахиусууд маань хэлсэн. Тэр зэвсэгт хүчний маань байгууллагын улсууд бас нэг тэр түүхэн байгаа 3 жилийнх байгаа тэр улсуудын алдар нэрийг сонсож зүүж үзэхэд бол аргагүй тэр 3 хүн гурвуулаа амиа алдсан байж байгаа. Тэр сүнсгэлсэн шороонд аргагүй хоёглж тэр уул усыг догшин байгааг нь харагдаж хайрхан лусаас нь гуйж амар тайван нэг нь бас үүснэ болгож бид нар бас бөөлж Самгалдаа төгөн би ерөнхийдөө Самгалдаа төргийн тэргүүн боловч 4 шавтагаа явсан. Монголын бүгийн нэгдсэн хэвлэлийн 60 сайхан дарангуй их зарин, дарин чулуун ингээд нийт бүрэлдэхүүн 10 хүний бүрэлдэхүүнтэй бид яваад ирсэн. Нэгэнтээ бас тантай уулзсных та Монгол бүгийн нэгдсэн хэвлэлд одоо хамрагдаж явж байгаа маань Самгалдаа төвийн тэргүүн байгаа. Тэгэхээр Монгол бүгийн ёс зүйтэй болж байгаа гэдээ бас сая би сонслоо л доо. Бас ёс зүйг одоо боловсруулж байгаа гэж байгаа шиг байна л да. Үнэхээр энэ бол Монголын нөхцөлд одоо ингэж бүү олноороо төрж байгаа энэ он жилүүдэд хэрэгтэй гэж та бодож байна уу? За энийг бол маш олон талаас нь бид нар бас харж үзэж байгаа. Яагаад одоо олон талаас нь харж үзэх болсон гэвэл одоо энэ өнөө цагт бол маш олон бүүнэр гарч байгаа. За энд бол одоо хэрэгтэй, хэрэггүй, альбанта, тэрэнтэй одоо тэгээ хүний одоо нөгөө л богч хөтгөр яригддаг маш их одоо тэгээ ёс суртахууны асуудлаас хүнийг залилсан, завшсан гэдэг одоо ийм олон юмныг одоо маш их шууган дэгдэж байгаа цаг үе. Энэ шууган дэгдэж цаг үедээс манай Монголын нэгдсэн бүгийн хэвлэл одоо тодорхой хэмжээний тус байгууллагын төвүүд энийг бас бүгдээрээ засаад залаад болдгоогийг нь болгож өгөөд бүр болохгүй байгааг нь болиулж өгөөд хайрхан энэ одоо Монголынхаа хөх толботныхаа бас нэг алдар нэрэг Чингисийн хаан бас нэг түүхэн тимийг бас нэг алдаржуулсан энэ Монгол орн маань ийм бохор байж болохгүй. Үнэхээр бас хүндтэй байх ёстой гэдгийн үндсэн дээр одоо манай энэ төвд гисэн ерөнхийдөө бас энэ Монголын бүгийн энэ Монголын хөх толботынгийн гай гамшиг бүх одоо болж байгаа юмыг одоо бид нар илэрхийлж тэрний төлөө тэмцэж явж байгаа асуудал та. Тэгээ одоо тэгээд тийм учраас бас манай Монголын бөөнөр бас өөрөөсөө тодорхой хэмжээний бас ухамсартай, ёс суртахуунтай юу хийж байгаагаа бас мэдэж яваасай гэж би одоо хэлмээр байна энэ дэвшранд. Монгол үндэсний баатар алдартангуудаа дуурсах ард түмэн байна. Төр улс нь байна. Хойч ирээдүйн байна. Бид дэлхийд бас хойч үедээ бахархах юмтай үндэстэй юм аа. Энэ үүсэд мөнх тэнгэрийн дуудгаар их нутгаа зорин ирж бидэнтэй зөв үзэл санаагаа нэгтгэн хамтран ажил хүсэлтэй байгаа өөр монголчууд Оросын бүрээд ижил мөрийн дэрэгдэх ойрд халимгууд Алтай туваачуудын хүслийг дамжуулж байна. Тэнгэрийн улааш нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн хинтээч хуваалцахгүй түүхэн үүргэв. Тэвээс жилбэр дэлхийд хааж байхгүй бөөгийн зан жанштаар Монгол үндэстэн баатаруудын баатарлаг дайчин алдар хүндгэл үзүүлж онгод өвгдөөс Монгол орныхон одоо ба ирээдүйн төлөө шүтэн мөргөж залбирцгаая. За өнөөдөр 2014 оны 9 сарын 22-ны өдөр 9 сарын 22-ны өдөр намрын дамцрын дахлага одоо намрын дахлага гэж болдог.
За өнөөдөр энэ дагшин дээр бөөгийн нэгдсэн хэвлийн төв холбооны ерөн өөр дагшин дэнгэр төв өөр нэг хувь хүмүүс ирж өнөөдөр нэг энэ 7 баатрын тийм шороо дээжлэх ёс заншлын ажиллагаа тахлах цайлга болж байна. За тэр тахлах цайлагын ажиллагаа маань одоо дууссан. Одоо энэ манай тийм дагшин дэнгэр бөөмөрлийн төв маань олон улсын дагшин дэнгэр төв бөөмөрлийн төв маань одоо өнөөдөр энэ багштайгаа шавнар нь бусад төвийн бөө дуунуудаа энэ одоо ингээд тахлага одоо хийх гэж байна. Өнөөдрийн үед өөрөө одоо ямар уг шүтэнэ болох бол төвшөө нь бас ямар хүн байгаа. За би одоо өөрийнхөө хар талын толгой сахиутнуудаа буулгана. За өнөөдөр миний өөрийн яг уг төвшөө өнөөдрийн байдлаар жоо ажилтаа болоод ирээгүй. Яа манай хамгийн том ах төвшөөгээр ирсэн байгаа. Яг энэ олуулаад зэрэг ингээд буулж байгаад шүтэнэ буулгах юм ямар байдаг юм болоо. Өөрөө ч хувьд юм өөрчлөлт мэдрэгдэхгүй бусдын ч гэсэн ер нь ямар байдаг гэж ярьдаг юм байна. За нолуула бөөлөд онгоц шүтэнүүдээ биендээ буулгаж газар усаа гаргадна гэдэг маань яг олонний хүчээр шань уул усаа гаргадаж онгоц шүтэнүүдээ хүч агуулгаж нэг олноороо бөөлж явдаг. Олноороо бөөлсний ашиг тусгүй яг бие биендээ хамгаалт их сайн болж өгдөг. Тэгээ энэ талаараа нэг онцлогтой. Яг бие биендээ нэг муу юмны ч юм уу дайрлах ч юм уу тэр болон талаас нэг бие биендээ хамгаалт төвшөг их болж өгдөг. Өөрөө ч хувьд өмнө нь одоо өөр улсын одоо бөөтө хамтран гэж бөөлөө хийж буулгаж байсан болов уу? За би өөр улсын гэхгүй одоо би яг Монгол улсын бөөнөртэй үйлдвэрлэндээ буулж байсан. Одоогоор би урд нь биш би Орос бөөнөртэй буулж байсан. Одоо бас нэг манай багшийн маань хоёр Орос удхан ирсэн байгаа. Энэ хоёртаа бас одоо цог хамсарч одоо бөөнөрөө бөөлнө. Эднэрийн маань нэг онцлог нь юу гэдэг юм бол миний сонсохны солонгос бөө гэхээр л их тойрол уйлал яваад идэв гэсэн шиг би тгий сонссон. Ямар онцлогтой байдгийг бол энэ солонгос бөөнж яг зүгээр дуугаар л болцоо бөөлдөг юм билээ. Би тэгтээ би өөрөө яг хараагүй л дээ бөөцөг үзээгүй. Тэгээд дуулсан. Орос бөөнөр болохоор Монгол бөөнөртэй ерөнхийдөө адилхан төстэй. Яг нэг юм яг юу өмсгөл хуйг барих хэц цэнгэрэг тэдний ондоо байдаг. Тэгэхээр арай илүү онцлогтой. Одоо энэ шүтэн дээрээ засаж байгаа энэ тахлууд нь ч гэсэн их өөр байх юм ба тий. Тэгээд гэр гэртээ байдаг одоо тахил дээрээ байдаг зүйлүүдээ бас авчраа тавьчихдаг юм шүү миний харсан. Энэ яг бөө болгон адилгүй гэж ярьдаг. Энэ болгоны онгод болгоных нь өөрсдийнх нь зан үйлийнх нь дэгж аягийн ёсол энэ одоо яваад байгаа. Энэ дэгж аяг нь хэрэг одоо онгод болгон өөрсдийнхөө дахил зол тэгж зас ингэж тавь гэсэн тийм өөр юм тийм сахиусны тийм өргөл байдаг. Тэр утгаар нь л одоо энэ боо тэр утгаараа дор өөрсдийнхөө зан үйлээр онгоц шүтэнийхээ өргөлөдөө бодог засаж ах шиг байна. Яг хүн л өөр л байх л та одоо юу гэх олуулаа ингээ буулж явах нөхцөлд бол хурдан одоо ордог их удаан оруулдаг ч юм өөрөө ч үед яах вэ? За би энэ олон бөөтөө буулж байгаа үед аль болж онгоц шүтэнээ хурдан оруулдаг. Олон шүтэн үрсээр бууж байгаа үед би урд нь хэлж байсан онгоц шүтэн дасарч орох гэж байдаг. Одоо энэ уул усан дээр яг олон бөөтөө буулж байгаа багш нартайгаа бол өөрийнхөө төвийн удахын тэнгэрүүдээ буулж байгаа болохоор яг бүх хүчээр ажиллаад онгоц шүтэнээ дасарч оруулах талаас нь бөөлж оруулна, хамгаалалтаа дуудана. Тэгээ ийм онцлогтой. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн одоо юу гэдэг ингээ олуулаа буулах тэр хэнгэрэг хитсний дууг сонсох ухаалах хураалах гэдэрт сэтгэл зүйн хувьд юм хөөрөл мэдрэгдэв. Энэ яг олон бөөнөр яг тамлагаагаа хийгээд гүйдэл суудлаад дахил зулаа мэдүүлж байгаа яг тийм өөрийн ирэхгүй тийм огших юу гардаг л да. Яг олон бөөгийн одоо хийсэн хэнгэргийн дуугаар ч юм уу огших тиймэрхүү юмуд их гарч ирдэг. Энэ болгон дээр улаачууд өөртөө одоо онгоц сахиусаа унлах хөлгөө барьж байх хэрэгтэй да. За хүний мөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Өглөөний мандах нарнаас эхлээд одоо Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийнхэнтэй хамтдаа бид нар одоо богд уулын хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр энд одоо Зайран одоо хоёр маань багшийнхаа хамт за мөн багшийнхаа бусад шавнырын хамт энэ намрын тахилгыг хийж байгаа. За 90 босоор бол багшийн тэнгэрэн төрүүлж буух ёстой байдгаа гэд энэ бүх одоо шавнараа буухынхаа өмнө багшин төрүүлж буусан. За одоо бол та бүхний харж байгаачлаа Зайран одоо хоёр маань өөрийнхөө өгшөлтөнийг яг одоо өөрийнхөө бие дээр буулгаж байна. За бусад одоо энд хүрэлцэн ирсэн Батбат сүрэн багшийн шавнар ч гэсэн яг одоо энэ
дээр одоо бөөлөө хийж гууж намрын тахилгатаа оролцож байгаа. Сая бол Отгон Сүрэн багш хэлэхдээ энд хүрэлцэн ирсэн одоо бүх зүсэгтэн олон шавнырынхаа өмнөөс одоо тэнгэрт очиж залбираад ирлээ. Тэнгэрийнх нь өөд хаалгыг нээгээ та бүхнийг даатгаад ирлээ гэж хэлсэн. За харин одоо бол ингээ бусад одоо зайран одоо бусад удгнууд маань яг одоо бөөлөө хийж уг шүтэндээ буулгаж байна. За та бүхний харж байгаа жишээ өнөөдөр энд маш олон удгнууд ирсэн байгаа. За энэ удгнууд дотор ганцхан зарим байсан нь манай одоо юм аа ингээд байнга болоод тэгээд хамнаа удаас ирээд тэрүүн арайд бол хөөрлөө хийжээ шүү. Тэгээд хамнаа удаас одоо нөгөө бороод осоо сандар хийгээгүй яваад байх юм. Ингээд яваад байх юм уу яах юм? Сайгаа сүүгөө хийчихсэн. Тэгэн зам төлөвөөр хотыг аваад шилэргэн. Заавал ингээд бүх одгоноо олон бүх одгондоо буугаад байх нь сайхан байна гэсэн үү? За тийм энэ одоо Анаас шаранд хөрсөн зам төлөвтэй энэ эзэндээ шаврааг авчих сүнслэг байж юугаа хийлээ дээ сахус. За энэ одоо бороо нутгаас ирсэн Андрей нэртэй хань ирсэн багшийнх нь юу шав байгаа маа. Тэгээд энэ хүүнд одоо хүр шадлах хайрлагтай тэр. Тэгээд Хөрөлтөө хийж чадахгүй. Хөрөлтөө хийдэ. Тэрүүч нүрнэ. Бурда энэ хөвгөө одоо нэг энэ хаалунд одоо ингээ юу яадаг тийм нэг одоо амтун алдаг одоо анчамон алдаг тийм нийж байгаа гинэ хахад тэрнийх нь одоо олзомгийг дуудаж өгөөч гэж танаас гуйж байна бурда. Тавшинных нь гарсаж хасалжсэн. Дөрөж өгчээ. За гар тусаж чааж олзомгийн шин дуудаж. За тэгээ дадаац асуу барьж. Тэнхэдэх багшин. Өчтөө тэнхэдэх хөвөнаа тэгээ олзомгийн чин гар дээр чааж олзомгийн шин дуудаж өгөө гэж. Гавартай гаргаж 10 сая бүйний шинэ жойгрөөшөки. За 10 сайхан буйны чин дэлгэрүүлж өгөө олзомгийн шин дуудаж өгөө гэж. Гурван одоо үдшиж харж байгаа хаа гэж бодож байна. Бурят удгонууд бол Монгол одоо халахгүй шиг хилдэж орохгүй байгааг харж байгаа болов гэж бодож байна. Хонхтой, таягтай. За тэгээд сая одоо Отгон Сүрэн багш шавнараа хүлэглөөд өгөө гэж шавнараа одоо хажууд нь ирж хонх тамрын дуурайж байгаа хүлгэлж өгснөөр удгонуудын маань одоо угштай яг бэнтэр нь орж байгааг үдшиж та бүхэн харж байна. Энэ хоёр бурят удсан манаас угштай нь орохгүй нийлээд уудсан. За тэгээд яг одоо бусад шавнар нь хүлгэлж өгсөн одоо маш хурдан орж байна. Хүний мөр нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө дугаарыг хүргэлээ. Өнөөдрийн дугаарыг бид бүхэн богд уулын өрөөс маш олон одоо удган зайрангуудын дундаас бэлтгэн хүргэлээ. Өнөөдөр үзэгч та бүхэнд маш олон сонирхолтой зүйлсийг хүний мөр нэвтрүүлгээс олж харсан болов уу гэж бодож байна. Хүний мөр нэвтрүүлгийн гол зочин болох зайран одоо хоёр маань дөнгөж сая одоо энэ ч өөрийнхөө одоо 2-3 уг шүтэнийг бас буулгалаа. За Оросоос ирсэн одоо бөөнөр маань бас бөөлж үзүүллээ. За мөн одоо энэ Отгон Сүрэн багшийн бүх шавнарын ч одоо бөөлж намрын тахилгыг хийж байгаамаа. Ингээд өөрсдийнхөө ёс жаягийг агуулсан өөрсдийнхөө ёс нэгээр өнөөдрийн бөөлөгөө хийж үзүүллээ. Үзэгч та бүхэн ч гэсэн эндээс олон зүйлийг одоо олж харсан болов уу гэж бодож байна. Энд одоо Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн одоо удгнууд маань байсан. Удгнууд маань одоо багштай залгахтаа бол одоо нутаг орныхоо одоо болохгүй байгаа, бүтггүй байгаа зүйлсүүдийг хэлж нутаг орны маань ивэлдэ багтааж хайрлаач гэсэн олон одоо зүйлүүдийг хэлж байсан. Ингээд бодохоор одоо
бөө зайран одоо удгнуудын маань сэтгэл нь дандаа эх орныхоо төлөө байгаль уул усныхаа тухай байдаг юм аа гэдгийг өнөөдрийн дугаараас бас үзэгч та бүхэн минь олж харсан болов уу гэж бодож байна. Ингээд хүний бүр нэвтрүүлгийн маргаашийн дугаараар илүү сонирхолтой зүйлсийг үзэгч та бүхэндээ хүргэхээр зорих болно. Яг зам мөрийн зас төрсөн ихтэй баярлж ятдаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зайран оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягийн хэрэгсэн тийм бол тэр систем модыг бас хэрэгтэй бас аягийн хэрэгсэн газраас модыг авч